Сайн мэдээ. Мөнгөний төлөө ажилдаг байсан нийтийн тээврийг хүний төлөө ажилдаг болгон шинчиллээ. Нийтийн тээврийн салбар өмнө нь ямар байсан, одоо яаж шинжлэгдсэн талаарх сайн мэдээг дэлгэрүүлье. Нийтийн тээврийн 60 жилд өөрчлөгдөөгүй чиглэлүүдийг шинжилснээр хотын захын хорооллын чиглэлийн давхарлуудыг арилгаж чадсан сайн мэдээ байна. Мөн нийтийн тээврийнхэн хүнд үйлчилж байгаа хэрнээ мөнгөний төлөө хит улааран зорчигчдыг их орж ихтэй хэрүүлэхийн зөв бусаар авиралдаг, нэг нэгнтэйгээ уралдан элдв асал гаргадаг байсан бүдүүлэг зөрчлүүд арилсан байна. Их хүнтэй үйл явбал хүн байхгүй явахгүй гэж байдаг. Яг л цагаараа нэг хүнтэй ч байсан л явна. Тийм ээ. Хүн дүүрэн ч байсан л цагаараа л явна. Тэгэхээр энэ лөө шилжих хэрэгтэй болсон байхгүй юу? Тэгэхээр зэрэг нөгөө автобусны компаниуд шугамн дээрээс орлого хөөцөлтийг болиулах хэрэгтэй болохгүй юу? Тэгэхээр зэрэг орлогын иргэдээсээ шууд смарт картаар дамжуулт төвлөрүүлж аваад буцаагаад хуваарлдаг болгочихгүй. Тэгээд та нар яг цагаараа л явна. Нийтийн тээврийн салбарын бас нэгэн шинжилэл бол төлбөрийн цахим хэлбэрт шилжүүлсэн явдал юм. Нийслэлийн иргэд нийтийн тээврээр зорчихдоо бэлэн мөнгө төлж бус олон улсын жишгийн дагуу ухаалаг картаар төлбөрийн тооцоогоо хийж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлчүүдийн бараг 80% нь смарт картаар үйлчлүүлж байгаа нь энэ ажлыг дэмжсэний хамгийн том илрэл юм аа. Одоо бол тэгэл картаа үзүүлээд зарим одоо хүмүүс бол цүнхээ ч онголохгүй тийм ээ, зүгээр картаа үзүүлээд гараад явчихаа. Нийтийн тээврээр үйлчлүүлдэг, байнга үйлчлүүлдэг иргэд бол маш баяртай байна. Нийслэлийн нийтийн тээврийн салбарын онцлог шинжилэлч үргэлжилж байна. Нийслэлийн нийтийн тээврийн газар Улаанбаатар Смарт карт компанитай хамтран бас нэгэн шинэ үйлчилгээг туршиж байна. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон захин төлбөрийн систем нэвтрүүлэх төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний UB Smart Bus аппликейшны эхний хувилбарыг гаргасан байна. Энэ үйлчилгээг Android үйлдвэрлэлийн систем бүхэн ухаалаг гар утастай хүн бүхэн татаж авч ашиглах боломжтой юм. Та Google Play Store хуудасаар дамжуулан Улаанбаатар Smart Bus аппликейшнийг татаж авснаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваар автобусны буудал чиглэлийн зураглалыг харж болох юм. Мөн өөрийн сонирхсон буудлуудын дамжин өнгөрөх бүх чиглэлийн мэдээлэл автобусны хоорондын хүлээгдлийн хугацаагч харах боломжтой юм байна. Хамгийн сонирхолтой нь та суух гэж байгаа чиглэлийнхээ бүх автобуснуудын байршлыг харж болохоор онцлогтой юм а. Нийслэлийн нийтийн тээврийн шинжилэл иргэдэд хүрч олон улсын жишгт хүрч ажиллаж байгаа сайн мэдээг үзүүллээ. Сайн мэдээ.